Худалдан авалтын буцаалт хэрхэн хийх вэ? Захиалгын менежмент буцаалтын захиалга зэснээс худалдан авалтын буцаалт хийхийг сонгоно. Нэмэх товчийг дарна. Буцаалт хийсэн огноог оруулна. Буцаалт хийх гэж байгаа нийлүүлэгчийг сонгоно. Буцаалт хийх гэж байгаа барааг сонгоно. Буцаалт хийх салбарыг сонгоно. Худалдан авалтын буцаалт хийх байршлыг сонгоно. Орлогын дугаарыг сонгоно. Буцаалт хийж байгаа тоо хэмжээг оруулна. Буцаасан шалтгааныг сонгоно. Нэгэн зэрэг олон буцаалт хийх боломжтой. Буцаалт хийх гэж байгаа барааг сонгоно. Буцаалт хийх салбарыг сонгоно. Худалдан авалтын буцаалт хийх байршлыг сонгоно. Орлогын дугаарыг сонгоно. Буцаалт хийж байгаа тоо хэмжээг оруулна. Буцаасан шалтгааныг сонгоно. Төлөв зэсийг буцаалт хийсэн болгож өөрчлөнө. Хадгалах товчийг дарснаар амжилттай хадгалагдана. Хэвлэх товчийг дарж баримт хэвлэнэ.